манай хинкүр маань ялж энэний нэрийг галаксуул гэдэг ба одоогоор би дуудахад амархнаар зүгээр Чингүний найз гэд явчихъя. Чингүний найз чи их үлнэ. Чингүний барьцаалыг явсан би дийлэхгүй учраас энд хин нэгнийг ирэхийг хүлээдэг. Чингүн буцаж ирэх юм бол заавал над дээр ирэх учраас би энд байгаа гэд манай хинкүр маань их л дээрэнгүйгээр ярих ба. Тэгтэл газар доор ортол хоёр маш шүмтэй зүйлсүүдийг бүр тэрүүгээр болоогүй. Тэр нь нэгэн аимшигтэй хүчийг тэр нь өгдгөө. Энэ нь бол өөрийнхөө дайсныг энэ чадварыг ашиглах юм бол харах боломжгүй болгон давуу талтай болгодог гин шүү. Тэгээд энэ маш том хүрээ үүсгэгч одоохондоо жижигхэн байгаа гин шүү. Энэ бол харанхуй нөх гэдэг хүрээ гин шүү. Зя жоохон байж байгаа маань өнөөх газраа хурж ирж бусан шилжих портал руу юм хийдэг. За би танартай ярьсныг их сайхан тайлбарлаж. Манай Чингүний найз нь манай хүнийг Чингүнийг олоод ир гэж явуулсан ба манай хүн Чингүнийг олох ажилтай болсон юм гэж. Өнөө хоёр дээр хурж ирэн дахин аимшигтэй хүчтэй тулаан хийх ба Балтикаг алцаар л хэдэн удаан тулалдсны эцэст манай хинкүр Балтикаг алхах төгтөвч Миранксл тэрнийг аварж тулна. Балтикаг Миранкслын ардаас хөөхтөн Миранксл өөрийнхөө багийнхан дээр ирсэн байх ба Миранксл нь бүр генерал гин шүү. Тэгээд тэр багийнхантай манай хинкүр алцаж эхэлдэг. Тэгээд би энийг нь алгасч өгч хэсэг хугацааны дараа өөрийнхөө бүхий л хүмүүсийг алж нэг хүнийг барьцаанд авдаг. Тэгснээр энэ хүнээр Баавгагийн тосгорыг залгуулна. Энэ хүний хороод харсныхаа дараа Галактус дээр хурж ирэнгүүтээ надад Элайтра хэрэгтэй байна гэж шанал батуулж эхэлдэг. Галактусч энэхүү Элайтрагийн байршлыг зааж өгдөг. Энд хурж ирэн Элайтра аваад суулгаад хамт цааш явдаг. Орсноор Баавгагийн тосгон руу порталыг орсноор энэ 2 дугаар анги маань энэхүү төгсөж байна.